За 19 бодлогыг бодё баг. Тань гэж байгаа шүү. මේ мэдээлэл өгөгдөн, эдгээр мэдээлэл өгөгдөн. Тэгээд тэгээ үүнээс цаашгаа нь өөртөө бодож олоорой гэнэ, судлаарай гэнэ. За судлах юм ин хэлээд өгчнө. За энэ 1900 оны 1 сарын 1 бол даваа гараг байсан. Энэ 30 хоногтой сарууд тий. Тэгээд 2 сараас бусд үлдсэн саруудаас 2 сараас бусд нь 31 хоногтой. Тэгээд 2 сар бол 28 юм уу 29 хоногтой. Гэдэг энийг судал гэдэг юм билгүй. Тэгээд тэгэл юу яаж шүү дээ. Нөгөө юм биш шүү дээ. 400 хуваагддаггүй 100 хуваагддаг жил бол өндөр жил биш. Бусад 4 хуваагддаг жилүүд бүгд өндөр жил гэж байгаа байхгүй. За тэгээд энэс энэ хүртэл хэдэн юу байгаа вэ? Хэдэн сарын эхний өдөр ням гараг байсан бэ гэж. За энэ нэг тийм зовлонтой өгүүлбэртэй юм шиг. За бүгдээ оноо юу ачилт те. 1900 бидний олох ёстой интервал чинь энэ шүү дээ те. Тэгээ бүгдээ оноо шууд 1991 болох жилт те. Тэгээ одоо бол манай юу болвол өдөр те 7 хоногийн гариг гэдэг те. Гариг бол одоо бол нэгээс эхэлсэн байгаа. Даваа гэсэн үг шүү дээ те. Зүг. Тийм даваа байгаа гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ бол 1990 оны 1 сарын 1 гэсэн үг шүү дээ. За тэгэх юм бол одоо бүгд оноо ийм болгоё. 1900 ийм оны ийм. За тэгэхээр 1900 он чинь өөрөө өндөр жил биш те. Тэгвэл 100 хуваагддаг гэсэн үгт 400 хуваагддаггүй. Тэгэхээр 365 хоногтой байхгүй юу? Тэгэхээр 365 хоногтой гэж. Өндөр жил чинь болохоор 366 хоногтой шүү дээ. За тэгэхээр ингэнгүүт нэг 5 гарцсан байгаа. Тэгэнгүүтээ одоо энийг яг хөлөө болоод хуваасан үлдэгдлийн авч. За жишээлбэл жишээ шүү дээ те. Нэг дээр нэмэх нь 7. Тэгэхээр 8 болно те. Тэгээд 7 тоос үлдэгдэл нэг гарна те. Тэгээд даваа гараг байгааз. Тэгэхээр нэг дээр 7-г нэмвэл буцаад 4 дээр ирдэг те. Тэгэхээр энэ үйлдэл болоод байгаа байхгүй. Гажигтай үйлдэл нь болохоор 7 гарчвал яах юм? Тэг гарчвал энэ чинь 8 гараг л гэсэн үг байхгүй тий. Тэрийг буцаагаад энэ дээр нь ингэчээ. Хэрвээ энэ гарагийн маань тэг байгаа болцсон байвал энэ санаал ингээ өндөө. За ингээд гарагаа олцсон. Энэ өдөр ямар гараг байсан бэ гэхэд. За одоо бүгдээрээ ингээ өцөж. For эхний нөхцөл байхгүй. Тэгээд ангич
1901 он байгаа. Тэгээд хэдэн он хүртэл явах вэ? 2001 он хүртэл явна. Биш 2000 он хүртэл явна. За одоо жилийнхээ 12 сарыг нэг гариг дээр нэмж үзэл болоо шүү дээ, тий. За гариг дээр за одоо үзэн, тий. Хэрвээ гариг маань юу лээ? 7 байвал 7 байвал манай бүтэн сайн байна гэсэн үг, тий. Тэгэхээр сарын эхний өдөр бүтэн сайн байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1991 оны гэл эхлэв шүү дээ. 91 оны 1 сарын 1-ээс. За гариг нь 7 байвал хариу маань ингэ нэмэгдэнэ гэд. За шалгацсан. Одоо 1 сарыг нэмээ, тий. 1 сар чинь 31 хоногтой шүү дээ, тий. За ингэж явчихна. Тэгэхээр 31 хоног чинь ингэж тэгээ энийг л бичээд байна шүү дээ, тий. Яаж байна? За цаг жоохон бага болцсон байна гэлзэл. За энэ бол юу? 1 сар нэмж байгаа гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо бид 2 сараар шалгах гэсэн үг. За тэгэл энийг хэд удаа явах вэ? 12 удаа явна шүү дээ. Тэгээд хамгийн сүүлийн дээр бол шалгахгүй. Тэгэл болчихно л та. 4 5 6 7 8 10 гэж. 2 нь одоо 2 сараа нэмнэ. 2 сар чинь хэрвээ энэ ийм байвал харисыг нэмнэ. Гол 28 нэмнэ. Тэгэл энэ шалгачих. За 3 сар бол 31 хоногтой болно. 4 сар бол энд 1 сараар шалгаад байгаа шүү дээ, тий. Тэгээ энд 1 сараа дуусгаад байгаа, тий. Гэдгийг ойлгоорой. За энд 1 сараа дуусгах. За тэгэл ингээл 331 4 40. За 5 бол 40 гинэ. 31 6 бол 30. Новшинт нэг заах авсан ч байсан. 731 8 бол бас 31 9 бол 30 10 бол 31 11 сар бол 30 12 сар бол 31. За бид нар 12 сарыгаа дуусгачаад давталт эхлэх үед 1 сараа шалгаад байгаа учраас энэ шалгалтыг хийхгүй гэсэн үг. Шинэ он эхэлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл шинэ оны эхлэлийг энд нь шалгаад байгаа. За тэгэл манай хариу гарах нь. Харъя. Цаг дуслаа. Цаг дуусгаад байдаг. Яас удаан бичиж байна. 170 гинэ. 171 гинэ. За энэ ямар асуудал үүсч вэ? Нэг өдөр дутцсан. Бид нэр 2000 он оруулна шүү дээ, тий. 2000 он оруулна шүү дээ. Тий, 2000 он оруулна. Яга. 2000 он шалгах хэрэгтэй шүү дээ. Тэгэл энэ 2000 үед энд ирээл за тэгэл ойлгомжтой. За нэг иймэрхүү баталтай. Арай хэлбэр гэхээс илүү ингээ